Хүн өөрийгөө ганцаараа сэтгэлийн тэхээгээр чирээд дараагийн түвшинд авчирч чаддгүй. Харин зөв мэсвэхээ хажууд байж ижил дараагийн түвшинд хүрч чаддаг. Би нэг давтаад хэлээ л да. Хүн өөрийгөө яаж чичээгээд, яаж чирээд ганцаараа бол өөрийгөө дараагийн түвшинд авчирч чаддгүй. Харин зөв хүмүүсийнхээ хажууд байж ижил дараагийн түвшинд хүрдэг. Тэгээ энэ үгийн утга учирыг бол би ер нь дотроо тунгааж үзсэн. Миний амьдралд бол яахын аргагүй намайг маш их өөрчилсөн тийм хідэн тооны хүмүүс бол байсан. Тэр хүмүүс маань миний амьдралын харах үнцгийг өөрчилсөн, миний амьдралд барьдаг үзэл баримтлал, ажлаа яаж хийдэг, яаж ханддаг, юмд яаж ханддаг, хандлага бүх зүйлийг маань өөрчилсөн. Зүгээр нэг наад захын жишээ л гэхэд би сүүлд нэг найзтайгаа өдрийн хоолн дээр юм ярьж суусан юм. Тэгэхэд зарим нэг шийдвэр яг тийм зүрх зориг шаардсан шийдвэрүүд ямар хэцүү байдаг вүлээ. Тэрийг яг яаж гаргах вэ те. Тэгээ тэр үед ингээд надад одоо Batman-ы киноны хэсгээс тийм таалагддаг байсан хэсгээ маанаас ярьж үжсэн байхгүй. Тэгээд тэр хэсгээ яг ингээд өөрөө яаж тайлбарлаж байгаа тэр нүүрний хувирал, энерги тэгээд тэр бүхэн надад бол маш хүчтэй нөлөөлсөн. Тэгээд тэрнээс нь болоод би тэр үгнүүдийг нь байнга хаяа боддог болсон. Тэгээд ийм нөлөөтэй хүмүүс бидний амьдрал зөндөл байдаг. Манай их сургуульд байхад байсан тооны багш байна. Айгуу гоё багш. Өдөр болгон тооны хичээл ордог. Тэгээд 5 дахь өдрийн сүүлийн хичээл дээр сүүлийн 5 минутад нь story time гэж авдаг байсан. Ямар ч хамаагүй түүх ярьж өгдөг, сонирхолтой юм ярьдаг, өөрийнхөө амьдралаас хуваалцдаг, эсвэл янз бүрийн шүлэг уншиж өгдөг. Тэгээ нэг удаа бүр бид нар бол урлагийн хүмүүс гэж хэлжсэн байхгүй юу? We are artists гэж хэлжсэн. Тэр нь яг монголоор орчуулахаар тийг сонсогч хийж магадгүй. Гэхдээ математикийн гоо үзэсгэлэн тэр бүхнийг ер нь бол манай агш бидэрт мэдрүүлж чадсан. Тэгээ тэрийг хичээлээ зааж явахт хүртэл тэр бүх нь мэдэгддэг. Тэгээ ийм хүмүүсээр хүн амьдралаа эргэн тойрноо хүрээлүүлээд байхад амьдрал өөрчлөгдөхгүй байхын аргагүй шүү дээ. Тэгээ энэс гад надад бол маш олон тооны жишээ нь би ингээд дуртай л ах юм бол ерөөсөө дуусахгүй манай найзууд, гэр бүл, манай экс хүртэл надад маш том нөлөөтэй байсан. Тэгээ энэс бодоод ирэхээр яхааргүй бид нар болол өөрсдийнхөө орчин тойрны бүтээгдэхүүн. Америкт өссөн хүмүүс Америк акценттэй байдаг шүү дээ. Англид өссөн хүмүүс англи акценттэй байдаг. Тэрнээс ямар ч ялгаагүй. Угаасаа Америкт өсч байгаа хүн англи акценттэй өсөх боломжгүй байхгүй. Эргэн тойрныхан бүх хүмүүс Америк акцентаар ярьж байгаа бол Америк акцентаар л ярина. Тэрнтэй адилхан бид нар яг л бидний эргэн тойрны хүмүүс юу хийж гин тэр зүйлүүдийг л хийдэг. Бидний эргэн тойрны хүмүүс яг үзэл баримталтай байна, амьдралд хандж байна. Бид нар яг л тийм үзэл баримталтай, амьдралд хандлагатай болдог. Бид нар энийг бол сайн мэдж байгаа. Эдрийг ямар чухал вэ гэдгийг мэдж байгаа. Гэхдээ яагаад ч юм эргэн тойрноо, орчин тойрноо өөрчлөе гэж нэг боддгоо. Хамгийн түрүүнд зарим нэг хүмүүс би бол өөр. Яа миний амьдралд нэг ийм хүмүүс хажууд байдаг. Гэхдээ энэ хүмүүсээр би өөртөө нөлөөлөхгүй. Энэ хүмүүстэй миний хажууд ингээд тийм олиггүй байж байгаа ч гэсэн намайг уруу татж байгаа ч гэсэн би өөрийнхөө сэтгэлийн тэнхээгээр энэ бүхнийг эсэргүүцээд би өөрийгөө авчруулна гэж боддог. Тэ гол нь энэ сэтгэлийн тэнхээ will power гэдэг зүйл яригдж байгаа. Энэ зүйлээр хүн дараагийн түвшинд өөрийгөө авчирч чаддаг. Хүн гэдэг ерөөсөө л дадлын амтан. Хүн яг богино хугацаанд өөрийгөө хүчилж ямар нэг зүйлийг хийж болно. Гэхдээ урт хугацаанд аяанда эцэст хүн өөрийнхөө дадал зуршил систем эргэн тойрны хүмүүс тэр бүх зүйлийг л үрдэн болдог. Тэгээ энийг бол одоо нэг сард хүмүүс он гараад айгүй их жимд бүртгүүлдэг шүү дээ. Тэрнээс харж болно. Хүн үнэхээр өөрийгөө сэтгэлийн тэнхээгээр хүчлээл жимд явуулж чаддаг байсан бол яагаад жимд бүртгүүлсэн хүмүүсийн ихэнх нь бараг 70-80% нь жимд явах болчихж байгаа. Үнэхээр өөрийгөө хүчлээд болдог байсан бол болно шүү дээ. Гэтэ эцэст хүн бол өөрийнхөө орчин, эргэн тойрон, дадал зуршлын л үрдэн байхгүй. Эцэст бид нар өөрийгөө хүчилж юм хийдэг биш. Яг автоматар хийж сурсан зүйлүүдээ л хийдэг.
Тэгжиж яг тэр нэг will power гэдэг байгаа тий. Өөрийгөө ингэж хичээл зүтгэл сэтгэлийн тэнхээ гаргаж шийдвэр гаргадаг. Тэр бол батарей гэж бодож болно. Бид нар тий өөрийгөө хүчилж явах болгондоо тэр батарейнаас цэнгийг үрээд иж идэг. Тэгээ үрсээр аваад орой бид нар ер нь бол тэр батарей нь бүгдээрээ дууссан. Хүн болгон ядарсан. Ямар нэгэн хиймээр байгаа зүйлээ тий хийх ёстой зүйлээ хийх гэхээр өөрийгөө хүчилж чаддгүй. Энэ нь бол тийм дуустдаг батарей. Тийм болохоор бид нар ийм батарейнд найдахаас илүү өөрсдийнхөө дадал зуршил илүү ийм автомат зүйлүүдэд найдах хэрэгтэй. Тийм болохоор хамгийн түрүүнд эргэн тойрныхоо орчны сөрөг нөлөөнүүдийг харах хэрэгтэй. Хамгийн түрүүнд ямар төрлийн хүмүүс намайг зааглаад байна. Намайг чангаагаад байна. Зарим хүмүүс те чи тэрийг хийж чадахгүй штэ. Чи яагаад их гээд та та хэд ингээ бүгдээрээ нэг зүйл хийдэг байлаа гэж бодъё. За байнга шовоодог, байнга уудаг, тоглодог юу ч үгүй. Тоглохоо боллоо, шовоодгоо боллоо гингүүд юу вэ? Чи яагаад өөрчлөгдөд байгаа? Юу өөр хүн болох гээд байгаа ингээд бараг тэгжээч магадгүй. Чи яг тэр өөрийнхөө үнэхээр хиймээр байгаа, үнэхээр те амьдралыг чинь сайжруулах зүйлээ хийх гингүүд зарим хүмүүс чи юу болцсон? Яадаг болцсон гэж хэлжиж магадгүй. Тэгээ заримдаа яг гонхтой зүйл нь бидний хамгийн дотны хүмүүс байж магадгүй. Байнга тоглож уссан найз, эргэн тойрон, гэр бүлийнхэн тэр бид нар бодгол хэрэгтэй. Тийм зарим нэг хүмүүсийн уусаа амьдралаас арчиж хаяна гэж бол огт байхгүй шүү дээ. Уусаа боломжгүй. Зарим хүмүүстэй заавал холбоотой авах хэрэгтэй. Гэхдээ тэр хүмүүсийн нөлөөллийг багасгах талаар бодох хэрэгтэй. Яаж жоохон цаа барих вэ? Яаж тустай байх вэ? Тэ? Тэр хүмүүсийг ер нь бол өөрчлөнө гэж бол байхгүй. Хүн ер нь өөрчлөгдөнө гэдэг айгүй хэцүү зүйл. Яг нэг удаа ганц хоёр удаа боломжийг өгөөд ярилцаж болно тийм. Эн чинь одоо ингэж муугар нөлөөлөд байна. Ингия цухтаа ингия сайжрая, дэвшия гэж болно. Тэр үед дэмжиж ивэл тийм. Үнэхээр сайн цухтаа ингэж дэмжигдээд цухтаа хүчээ нийлүүлээд бие нэг дэмжиж явж болно. Гэхдээ заримдаа тийм зүйлүүд тохиолдохгүй байх юм бол тэгэл өөрийнхөө ирээдүйн сайхныг л бодох хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Тэгээ дээр нь нэмэхэд зарим нэг хүмүүс айгүй их зөвлөгөө өгдөө шүү дээ. Ер нь хэний зөвлөгөөг авч ийн гэдгээ бас сайн бодоод үзээрэй. Энд дээр шүү дээ хамгийн гол нь зарим хүмүүс айгүй их гоё юм ярьдаг. Айгүй гоё ингээл нэг л их үний юм яриад байдаг. Эсвэл өөрөө хүртэл ярьдаг. Наатах чи ингэдэж штэ, тэгдэж штэ. Чи наатахаа мэдгүй ш. Наа чи ийм юм, тийм юм гэд. Тийм хүмүүсийн үгнүүдийг нь биш, үйл хөдлөлийг нь, амьдралыг нь харах хэрэгтэй. Үг нь бол ямар ч гоё гэлэнцэг байж магадгүй. Гэхдээ тэр хүмүүс яаж амьдралдаа ямар хандлагатай байна, хэрэг аз жаргалтай байна. Амьдралаа ер нь яаж авч явж байна. Амьдрал нь яг ямар байна гэдэг тэрийг л харах хэрэгтэй. Тэр нь бүхнийг тайлбарлаад өгч байна. Хэрвээ тэр үед чи үнэхээр л тэр хүн шиг болохыг хүсэхгүй байвал тэр хүний зөвлөгөөг авах хэрэггүй. Надад бол янз бүрийн амар олон хүмүүс зөндөө зөвлөгөө өгдөг. Гэхдээ тэгээ би тэр хүнийг маш сайн мэдгүй л бол үнэхээр яг миний болохыг хүсэж байгаа хүн биш л бол би тэрийг шууд хүлээж авахыг хүсдэг. Тэгээ ер нь яг энэ сэдвэрийг юу хэлэх гээд байна гэхээр арслан биш үү? Амтны өрөөлөнд байгаа арслан, ойд байгаа арслан хэрэг ялгаатай. Тэг бодоод үзсэн. Арслан хэрвээ амтны өрөөлөнд тавьчих юм бол тэр арслан ч бараг арслан биш болно үстэй. Зүгээр л нэг хүн амтаа хөвч өгөөл байж идэг. Хүн чамд заагдахтайгаа чамаа чангаах үед яг л тийм зүйл болж байгаа л гэж бод. Чи хэрвээ үнэхээр арслан болвол ой модон дунд архираад ангаа хийгээд яг л арслан ямар байдаг тийм байх хэрэгтэй. Гэхдээ тэр орон зайг чи хаагаад өгчих юм бол чи амтны хүрээлэнгийн зүгээр л алиалагч арслан болно гэсэн үг. Тийм болохоор дараагийн түвшинд очихын тулд чангааж байгаа зүйлүүдээс ангижраад бүр үнэхээр шаардлагатай бол ганцаараа байхад бол асуудал байхгүй. Надад бол ер нь яг тиймэрдүү үед бол жоохон байсан л та. Би зарим хүмүүстэй ихээсээ илүү маш их ном уншиж цагийг өнгөрөөдөг. Эсвэл зарим нэг ютуберүүдэд байнга сонсдог. Байнга үгээс нь урам авч тэгж ер нь амьдралаа урагшлуулдаг байсан. Тэр бол чангаадаг хүмүүстэй байснаас хамаагүй дээр хэд мянга дахин дээр. Гэхдээ яг үнэхээр дараагийн түвшинтэй авчрээ. Энийг үнэхээр амархан болгоё гэх юм бол зүгээр л маш амжилттай яваа, эерэг, хөгжилтэй. Тийм хүмүүстэй л цугаах хэрэгтэй.
яг ингээ YouTube сонсоо те ном уншиж болно. Тэр бол нөлөө те. А гэтээ бүр яг хажууд чинь яг нэг бодтой хүн те. Хажууд чинь амьдралаа өөрчлөөд, хажууд чинь шургуу ажиллаад, хажууд чинь эерэг байгаад, хөгжилтэй байгаад ирэхэд чи яагаад тэрнээс халж бол чадахгүй байхгүй юу? Хажууд чинь нэг хүн тийм гоё энерги цацруулаад байхад чи тэрийг зүгээр л шингээгээд авна штэ. Өөр ямар ч арга байхгүй. Тэгээ энийг бол би өөр дээр маш тодорхой мэднэ. Манай ах маш шургуу ажилтдаг хүн байхгүй юу? Би ковидын үеэр ахтайгаа бараг нэлээд удаа амьдарч исэн. Тэгээд тэр үед манай ах өглөө бараг 7-8-аас ирээл орой 5-6 хүртэл бүр үхтлээ ажилтдаг. Бүр ямар ч завсаргүй. Бараг өдрийн хоол ч идэх завсаргүй. Тийм шаргуу ажилтдаг. Одоо ч гэсэн тэгж ажилтдаг. Тэгээд тэрнийхээ үр дүнд одоо л амьдралтаа маш амжилттай явж байгаа. Тэгээд тийм хүний хажууд байхад би яг яаж залхуурах вэ? Би бол хажууд нь зүгээр залхуурч чадахгүй байгаа байхгүй. Бүр яагаад ч боломжгүй. Тийм болохоор яг зөв хүмүүс чи эргэн тойронд байх юм бол амьдралдаа хөгжиж, дэвших тэр зүйлүүд маш амархан болдог. Ерөөсө гарцаагүй, тийм зүйлүүд гарцаагүй болдог. Тэгээ энийг түүхэнд ч бас харж болно. Түүхэнд бол ийм жишээнүүд бас хогоор байгаа. Зүгээр л 20-р зууны Франц те Парисыг харахад тэнд ямар олон тооны урлагийн хүмүүс, философчид те нэгэн зэрэг тэнцээс гарч ирж байна. Тэгээ тэр бүхнийг харахаар тэр хүмүүс бас ингээ хоорондоо найзууд байсан, биеинтэйгээ уулздаг байсан, санаагаа солилцдог байсан. Тийм болохоор гарч ирсэн. Урлагийн хүмүүс те уран зураач хүмүүс хүртэл яг л тэр 20-р зууны Францд бол бүр яг цэцгэлж исэн. Үнэхээр цэцгэлж исэн цаг үе. Тэгээ эндээс гол ойлгох зүйл нь хүн болвол ер нь эргэн тойрны бүх хүмүүсийн энергийг өөртөө шингээж идэг. Тэрийг та сайн мэдчихэл байгаа. Айгуу гоё хүмүүсэж хажууд байхаар яг ямар мэдрэмж төрдөг вүлээ тэрийг сайн бодоод үзтээ. Хажууд чинь нэг хүн гомдлол, гонгноол ингээл нэг тийм онцгой дадал зуршилтай болвол тэгэл яхаарахгүй тэр зүйлүүдийг юм бас тэгэл хийгээл явцсан байдаг үстэй. Энэ бүхний шалтгаан нь толин нейрон гэж боддог. Толин тархины эс. Тэгээ энэ бол бидний маш олон зүйлийг тайлбарлаж өгч болно л доо. Хамгийн наазах нь тий нялх хүүхэд рүү та инээнгүүт эргэж инээд нь штэ. Тэр бол яг толин нейрон ажиллаж байгаагийн нэг илрэл. Яг тэгвэл толин нейрон бид нар хүний хийж байгаа үйлчлийг харангуй цаанаасаа дөөрөх тийм ирмэлцэл төрдөг. Тийм л болохоор бид нар те хүн зовж байгааг нь харахад цаанаас нь тэр зовж байгаа мэдрэмжийг төрдөг. Өвдөж байгаа хүнийг харахад өвдөж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээ ер нь бид нар эргэн тойрны хүмүүсийнхаа угаасаа хийж байгаа зүйлийг нь дөөрөж хийхээр цаанаасаа тархинтаа ингээд програмчлагдсан байдаг. Тэгээ энийг бас хэдэн мянган судалгаагаар харж болно. Хүүхдүүд эцэг эхийнхээ ер нь ихэнх зүйлийг дуурайдаг. Эцэг эхийнхэн сэтгэл санааны доктортой байдал, хүүхдүүдийнх нь сэтгэл санааны доктортой байдал том болоод яг ижилхэн. Яг ижилхэн. Тэгээ attachment style гэж байдаг шүү дээ. Энэгшилтийн онол. Бас дээр нь ээж аав нь хоорондоо ямар харьцаатай байдаг байсан, хүүхдтэйгээ ямар харьцаатай байдаг байсан. Тэр нь бас тэр хүүхд томроод цаашаага хосын харилцаанд ямар байдаг, хайрын тал дээр ямар байдаг, тэр бүхэнд нь нөлөөлдөг. Угаасаа хүний эргэн тойрны, хүний орчин, хүнийг тэр чигт нь хэн болохыг нь шийдээд өгчдөг. Тийм болохоор та өөртөө одоо бодоод үзтээ. Өөрийнхөө яг эргэн тойрон орчныг бодоод үзтээ. Энэ яг таны байхыг хүсэж байгаа орчин мөн үү? Ер нь миний энэ эргэн тойронд байгаа орчинд шүү дээ. Ийм хүмүүстэй, ийм орчинд байхад ер нь хамгийн амархан хийгдэх зүйл нь юу юм шиг байна? Яг ийм орчноос ямар хүн гарч ирэх юм шиг санагдаж байна. Таны хүсэж байгаа хүн гарч ирэхээр байна уугүй юу гэж бодох хэрэгтэй. Миний эргэн тойронд яг зөв хүмүүс маань байна уу? Би ер нь яг мэдрэх хэрэгтэй те, суралцах хэрэгтэй төр зүйлүүдтэй суралцж гин үү? Би өөрөөгөө зорилгод хүрэхэд улам амархан болгох тийм орчныг бүрдүүлж чадж гин үү гэдгийг л асуух хэрэгтэй. Яагаад гэвэл таны орчин чинь таныг хэн болохыг, таны зорилгодоо хүрэх үгүйг тэр бүхнийг чинь шийдэж өгнө. Тэгээ энэ бүхнийг өөрчлөхгүй бол амьдралд чинь ямар ч өөрчлөлт гарахгүй.
Эйнштейн тэгж хэлжсэн шүү дээ. Галзуурал гэдэг бол нэг зүйлээ давтаж хийгээд өөр зүйл тохиолдохыг хүлээхийг хэлнэ. Энэний яг ижлэгэн хэлбэр бол галзуурал гэдэг бол яг нэг орчиндоо нэг төрлийн хүмүүстэй цагийг өнгөрүүлэнгээ өөр үр дүн хүлээхийг хэлнэ. Хүн орчноо эргэн тойрны хүмүүсээ өөрчилж чадахгүй бол яг л тэр орчин эргэн тойрны хүмүүсийнхээ үр дүн бүтээгдэхүүн нь олж гарч ирдэг. Тэгээ дээр нь би яг орчин тойрны талаар эргэн тойрон хүнд яаж нөлөөлөх талаар л ярьлаа. Эннээс цаашаа бас нэг нэлээд гүнзгий сэдв байж болно. Аз жаргалын түвшин. Харвардын судалгаагаар бараг нэлээд олон хүнийг 40-50 жилийн турш дагаж явсан байдаг. Тэрэнд бол янз бүрийн хүмүүс байдаг. Тэгэд эцсийн дүгнэлтэнд нь хүнийг аз жаргалтай болоход хамгийн том нөлөөтэй фактор, хамгийн том шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөөсөө л relationship буюу хүн ойр дотны хүмүүстэйгээ ямар харилцаатай байна гэдэг тэрнээс л хамаатай гэж байгаа. Тэр харилцаа нь бат бөх байх юм бол хүмүүс илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр энэс цаашаа бол илүү гүнзгий харилцааг үүсгэх. Ер нь найзуудтайгаа юм зүйлийг нэг зорилготой байх бие нэгээ тусалж дэмжих. Тиймэрдүү зүйлүүд харилцааг улам гүнзгий болгож чаддаг. Гэхдээ яг эсвэргээрээ хэрвээ та ойр дотны хүмүүстэйгээ яг ижилхэн үнэт зүйлтэй биш, ижилхэн алсын араа байхгүй, төстэй зүйлүүд байхгүй, зүгээр л хажууд байгаа таарсан тэгээ найзуулсан бол энэ аяанда салахад хүрдэг. Тэг Годорд гэдэг нэг кино зохиогч хүртэл тэгж хэлсэн байдаг шүү дээ. Бүр дуртай кинонд дургу осоод аяанда яагаад ч юм салах юм шиг санагдаад байдаг гэдэг нэг тийм утгатай хэлжсэн. Яг гоо энэ бол би санал нийлэхгүй л мэдээж яг өөр сонирхолтой хүмүүс байж болно. Гэхдээ л энэ бол бас л хүчтэй үг. Ер нь л өөрийг чинь улам сайжруулдаг, улам хөгжиж дэвшүүлдэг. Тим хүмүүсийн хажууд байхгүй бол энэ бол яг урсгал сүрж сэлж яана л гэсэн. Яаж ч их сэлээл гэдэг тийм маш хичээл зүтгэл гаргаал байдаг амьдрал нь хаашаач яваагүй байдаг. За тэгээд энэ бичлэгээ энүүгээр дуусгая. Танд ямар нэг зүйлийг бодогдуулсан гэж найдаа. Хэдүүлээ өөртөө болж чадах, болох ёстой. Тийм хүн болох гэж хичээцгээе. Тэгээд дээр нь нэмэхэд манай хамт олонтой нэгтээд надтай тулж ажиллахыг хүсвэл description-д байгаа линкийг дагаарай. За баярлалаа.